За сайн байцгаана уу орой минь нээлн байна. За өнөөдөр хэдүүлээ love manifest буюу одоо хайрын манифестыг хэрхэн яаж зөв хийх вэ талаар одоо үзэх болно. За хэдүүлээ одоо ингэж юу хийж байгаа эхлээ манифест үзсэн тийм манифест гэж ямар ерөнхийд нь яаж зөв хийдгийг. За тэгээд дараа нь санхүү буюу ажил мөнгөний манифест яаж хийдгийг. За тэрний дараа чинь бас нэг гол чухал юм гэвэл хайрын манифест. Яг энэс цаашаага мөнгө хайраас цаашаага олон тэгээд зөндөө байгаа ч гэсэн ерөнхий хамгийн гол хүмүүс сонирхдаг буюу хамгийн нэг талаас бас баг чухал гэж бол одоо буруудахааргүй манифест л энэ байх юм байна. За юу яа? Хайрын манифест гэхээр ерөнхийдөө бол баг хүний манифест гэж болох юм байна. Ерөнхийдөө одоо хүмүүс бол хайрын манифест гэхээр одоо голдуу эсрэг хүрстэнтэйгээ нэг тийм айтайхан суух одоо soulmate, twin flame одоо заяаны ан тэр талын юмд ордог боловч бас цаашаа одоо нэг тийм X-тэйгээ бас манифест гэдэг дууддаг ч юм уу эсвэл сайн дотны одоо тийм сайн краш маршаага манифест гэдэг ч юм уу гихмичлэн олон за бүр болиё гэхэд одоо тийм дотны хүнтэйгээ уулзах зүгээ олох эсвэл ажлын хамтран ажиллагчийн партнертэй болох сайн найзтай болоход олон төрлийн одоо нэгсэнтэй хүнтэй холбоотой бүх төрлийн манифесттэй одоо энд хайр манифест ордог юм байна. За тэгээ юу яадаг юм байгаамаа хамгийн ихний ээлжинд одоо зэгцтэй яасан дээр баг. Одоо хайрын манифест руу одоо орцгоё. За нэгсэндээ та одоо ийм байна гэж бодъё. Зүгээр л гом бие хоцонтлоо ганцаар одоо нэг тийм лааз хөшлөж байгаа. Одоо ингээд тухайн хэвтэн каракт нэг найз байсгаа дуудахаар найзтай нэг юм одоо 3 дахь тийм нэг бүгдээ 3 дахь дугуулдаг штэ ингээд хосоо сууж байгаа 3 дахь найз байдаг штэ. Нэг тийм одоо хүнч тоодгүй, малч тоодгүй, амьтанч тоодгүй, бурханч тоодгүй нэг тийм байдаг штэ. Яг тийм байл гэж бодъё заяа. Крашч байхгүй, хайрч байхгүй, сайрвал мэдээж байгаа. Тийм үстэй. За тэгэнгүүт яаж тийм зөв хүнийг олох вэ? За юу яана? Зөөрөд эхлээд юм асууя. Таны яг гоё тийм тайп гэж ямар хүн байна? Хүн болгоно нэг тийм тайп гэж юм байгаа. За тэгвэл таны тайп гэж ямар хүн? Зөөр нэг тийм ерөнхийд яг нэг юм хүн байхад болно доо биш. Өндөр нам ямар хүн байд юм уу? Эсвэл одоо тийм царай зүсн ямар хүн байд юм уу те? Эсвэл одоо ажил төрөл нь ийм байдгийг надад ингэж хандтай бит хоёрын хооронд ийм ихтэй төсөвтэй байдаг гэд тэрийг эхний чинь сайхан дүрслэнэ. Яг тийм нарийн шин сайхан буулгана. За тэгээд дараа нь тэрийг одоо бичнэ. Нэгсэндээ танд айл нь уучлаарай. Аль төрлийн хүн одоо танд аль төрлийн манифестыг зохидог юм байна. Одоо та сайхан нүдэндээ төсөөлөөд юмыг одоо манифест хийдэг бол тэр чинь бас байж болно. Эсвэл зүгээр сайхан одоо гэдэг чинь бичээд тэрийг бичээд ингээд одоо тэрийг өдөр болгон уншдаг ч юм уу. Эсвэл яадаг чи хүмүүс тэрийг ярьдаг ч юм уу те. Хүмүүс ингэдэг ч зарим нь одоо тийм зарим хүний манифест ингээд хүн юм ярих тусам биелдэг. Зарим хүний болохоор өглөө болон тэрийг сайхан бичээд тэрийг сайхан тэмдэглээ бичдэг. Одоо тэр нь биелдэг ч юм уу. Эсвэл зарим тэрийг сайхан төсөөлөөр бичиж тэр нь биелдэг ч юм уу. Нэгсэндээ аль энэ 3-4 төрлийн манифестүүдээс аль нь бүтэж ийн та тэргээрээ сайхан хийгээд одоо нэгсэндээ өөрийнхөө сайхан тайпын хүн штэ. Тэгээд тэрнтэйгээ сайхан очирж ийн, уулзж ийн, уучраад ингэ сайхан гоё байж нэгээд тэгээд төсөөлөөд явах юм байгаа юм. Тэр үл ихний ээлжинд тэр үл нэг талын одоо тал нь шүү. Одоо нэг талын одоо таны ингээд хайр дурлалын ч юм уу юм бүтэж байгаа тал нь. Нөгөө тал нь. За тэр ерөнхий нь ингээд болчлоо. Тэгмүү цаашаа 2 дахь манифест руу орно. Яг энэ одоо эхний манифестыг яаж биелүүлэх манифест. За тэхийн тулд танд одоо нарийн ширийн буюу одоо яг тэр хүнтэй одоо яаж учирж ийн, ямар хөө маягаар учирж ийн, юун дээр учирж ийн те. Тэр талаасаа одоо бас манифест хийн. За тэрийг зүгээр нэг манифест хийхгүй. Одоо юу гэсэн үг? Яг тийм үйлдэлээ та өөрөө хийж байж та юу гэсэн үг? Одоо хэдүүлээ та өөрөө яг тийм үйлдэлийг хийжээж тэр манифест чинь одоо манифестыг яаж одоо бодит амьдралаар бүтээх талаас үйлдэл хийжээж одоо яг тэр манифест ч бас биелнэ гэсэн үг. Яг уу зарим хүмүүс бол үнэхээр ингээд би юмтай болмоор ингээд хэлээд байхад тэр шууд амьдралд нь ороод ирдэг төрлийн байдаг. Тийм байвал бас ер нь их баг эхнийх нь байгтал болно.
Би одоо хэд чи өндөр гоё тийм охинтой ч юм уу залуутай ч юм уу гоё уулзмаар байна гэдээ болно штэ. Тэнгүүт тэр нөр биелдэг бол болж байна. Тэгээд манифест нь биелдэг хүмүүс бол яалчгүй өөрөөс чинь одоо явах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл одоо манифест хийхэд төрлийн хоёр юм байдгийг. Би энийг өмнөхдөр хэлээг юм бэлээ. Эхнийх нь юу гэдгийг одоо зүгээр ингээд сайхан бодцоод тэр нь өөр дөр нь ирдэг. Одоо нэг юм зарим төрлийн хүмүүс байдаг штэ. Эрэгт хүүсээс үл хамааран одоо ингээд охтууд ч хөвгүүч юм шууд өөрлөө ингээл ирээл танилцъя, охин танилцъя зарлуу гоё чийстэй гоё биетэй эсвэл гоё юм ирдэг. Зарим нь болохоор заавал өөрөө ингээд тийм гүүжээ, заавал өөрөө ингээд нэг юм одоо шар матаа гатчихээж өөрөө хөвний хойноос гүүжээж нэг тийм манифест юм уу хайр нь биелдэг. Тэгэхээр та нэгсэндээ таны манифест аль нь вэ? Нэг бол та хүссэнгүү зүгээр тэр нь өөрөө орж иж гэнэ үү? Эсвэл хүсээ манифест хийнгүүд тэр төрлийн боломж нь өөрт нь орж иж байна. Нэгсэндээ зүгээр нэг тийм хүнтэй учирч ийн гэсэн үг. Тэнгүүд одоо зүгээр нэг хүсээд орхичингууд орхицсан одоо манифест биелдэг хүн бол танд өөр чинь тэр охин ч юм тэр залууч юм уу хүүхэн ч юм орж ирнэ. Тэг эсвэл заавал боломж нь орж ирдэг хүн байвал зүгээр тантай нэг гоё тийм эмэгтэй ч юм хүмүүнийг учруулна гэсэн үг. Тэгэл та тэрнтэй өстө яаж өөрөө тийм одоо дотн суу гэдэг ч одоо эрийн юу лээ эр хүний 13 мэхэ хэрэгжилж байж л одоо та нэгсэн бүтэн гэсэн үг. За тэгэхээр эхнээс нь товчхон дүгнэе. Хоёр төрлийн манифестийн төрлийн юм бол хайр юм бол байж гин. Нэг нь бол одоо тань руу орж ирдэг. Эсвэл тань зүгээр боломж орж ирдэг. Тэрний өмнөх нь юу вэ гэхээр та өөр ихтэй тэр манифестээ аюу тийм нарийн ширийн болгож тэрийгээ сайхан бүтээж детальчлаа гэсэн үг байна. За ингээд явж гинэ. За хүнтэй очирд ингэ тийм байжээ. Тэр үеийг сайхан одоо тэгээд мэдээж учирсны дараа чинь бол юу штэ. Одоо яаж найрах вэ? Яаж тэрнтэйгээ таарах вэ? Тэр чинь дараагийн асуудал. За дараагийн асуудал гэвэл юм байгаа юм. Хүнтэй учирсан байлаа гэж бодъё. За тэгээд одоо манифестыг өвчлээ гэж бодъё. Тэгэнгүүт одоо хэрвээ бүтэхгүй юм тийм байгаа бол шүү. Юу яа? Энэ хүнтэй одоо яг юу гэдгийг эвлэрүүлж одоо яг тийм бит хоёрыг тааруулж өгч гэдэг юм уу? Зарим тохиолдолд одоо яг сайн хүнтэйгээ одоо нэг тийм харж авдаг краш гэж юм байгаа штэ. Тэрнтэйгээ нийлүүлж өгөөч гэсэн тийм манифест гэдэг юм уу? Тэр нь бол байж болно. Тийм зүйл бол угаасаа байдаг. Одоо тийм бас дахиад ингэ хүсээд ингээд юм бийж болно штэ. За гэхдээ нэг юм анхаарай. Манифест ба яг тэр хүний татдаг magic potion буюу хайрын зан үйл гэж юм байдаг шүү. Яг тэр хоёр бол хоёр өөр зүйл. За зүгээр одоо юу гэдгийг одоо бодъё л та. Би жишээ нэг хүнтэй ингээд одоо хинч гэдгийг нэг лаг эмэгтэйтэй ингээд би нэг хүнийг манифест хийлээ гэж бодъё. Тэрэн дээр бас нэг зүйл гэвэл хувь тавилан орж иж болно. Та хоёрын бас хувь тавилан учирлагч юм байгаа. Одоо нэгсэндээ яг ерөнхий манифест үсгийн нэг давуу тал яг нэг хүн дээр төвлөрч хийхээ бас сул тал нь байдгийг. Би одоо хинч гэдгийг одоо топ модель төгсч гэдэг юм уу те? Эсвэл одоо нэг юм лаглаг харж байгаа одоо ками охинч гэдэг юм уу? Эсвэл одоо хинч гэдгийг лаг одоо модель зэрэг охиныг одоо манифест хийж бодъё л та хамаалга. Гэтэл тэр чинь хувь тавилангаас орж иж байгаа зүйл шүү дээ. Юмыг стоптой тэгээ таарч юм бол хэмтлээ. Тэгээ таарахгүй зүйлийг би одоо тийм тааруулна манифест хийгээд тэр чинь бас бүтэхгүй шүү дээ. За тэгвэл бүр амар нь одоо бүр ингээд одоо юу гэдэг чинь бөөм өгөөр одоо бит хоёрыг нийлүүлж өгөөд ч юм уу эсвэл ламаар гүйдэг ч юм уу эсвэл одоо яг чинь нэг юм балаа юм байдаг штэ. Лавл бэрийг тэнийг тийм сонсч байсан нэг одоо өөрийнхөө сарын тэмдгийн цусаа тухайн хүнийхээ ууханд нь хийдэг ч юм уу эсвэл одоо бандаж болгодог ч юм уу тэнийг тийм хийд ирэхгүй. Угаасаа тэр нь бүтэхгүйс гадна хүчээр бүтээлэг гэхэд одоо бүр тэрнийг тийм сайн одоо авчлахгүй. Зөв бодоод үзье. Та мөрөөрөө зүгээр ингэ байж ялаа. Тэгсэн нэг юм царим утас сонин хулгайшаа таарлаа. Одоо царим утас тийм сонин хулгайшаа таарлаа. Авах юм байхгүй. Ерөөсөө тэнд тайп бишээ. Нөгөөх нь танир нэг таг гөлөгээд болдгоо. Тэгсэн нэг өдөр гинт тэр хүн ингээд тантай нийлвэ садч юм эсвэл тэр хүн танд арай өөр харагдаад лээ. Тэгэл балаа үстэй. Тэгэд нэг юм хүчээр тийм хувь төлөв ямар нэгэн болоод нэг юм сонин дурагтай нийлжүүлгээ балаа өстэй. Гэтэл зөр бодъё л та. Тэр хүн таныг өсөх тийм манифест хийдэг ч юм уу хайр дурлал хийсэн байгаа байхгүй.
Тэгэхээр бас одоо юу гэдгийг та хүнийг манифест хийх хүсэе гэж болж байна. Зөрөөд одоо юу гэдгийг тийм балаа одоо манифест хийх гэдэг юм. Эсвэл тийм балаа зан үйл одоо хийх нь зөрөөд таны нэг тийм сонин таг навах юм уу, таг царай мод ч юм уу сонин холгож одоо таныг манифест гэдэг ч юм уу одоо бас тань дээр тийм нийлэх тийм зан үйл хийж байгаас ялгаагүй болгоо. Тэгэхээр одоо юу гэдгийг заавал болохгүй байгаа зүйлсийг болох гэж хэрэггүй. Хувь төрөлөнд угаасаа тэгээд болохгүй гэсэн зүйлүүд угаасаа болдгохгүй. Яагаад гэвэл одоо хүчээр юмыг хийх нь ялангуяа хүчээр ингэж болох гэж үзэх нь. Тэгэхдээ тэрэндээ нэмээд нэг тийм зан үйл оруулах нь бүр тийм нэмэргүй юм байдаг юм шүү. Бүр тийм сайн юм хийж дууддаг шүү тийг хэлье. Харин оронд нь тэр хүнтэй ингээ яаж нийлэхэр байна уу те? Болохоор байна уу? Тэрийг бодож үзэх. За тэгээ чинь юу штэ? Хоёр хүн уулзлаа гэхэд яг үнэндээ юу гэдгийг уучлаарай. Одоо та хоёрын нийлэх нийлэмж хэрэг байна. Зан араншинд харах уу? Амьдралын стилд харах уу те? Энд чинь болцооны явцнууд өстө хүн болгон сайхан шүү дээ. Би ч сайхан шүү дээ. Тэгэл цуг амьдралаа тэгэл миний зааван залхууж гэдэг юм. Миний удаач гэдэг миний одоо усан нор түшүүдээ гоод дүүтэж байдаг юм тэгэл орж ирдэг байхгүй юу? Яг тэрнтэй адилхан зүйл нэгсэндээ болох учраас ер нь одоо гэдгийг түрүүний эхний манифесттэй ер нь маш сайн хийгээрэй. Өндөр царайлаглаг би хатай нөгөө юм томч гэдэг юм эсвэл том мотивтэй гэж байж болж байна. За тийм үнэхээр тийм хүн орж ирлээ. Тэгтэл нөөхөн тийм өглөө одоо босоод усандаа төршөдөө гоод жууд байдаг юм уу? Эсвэл аяа тав гоод ууж байдаг юм уу? Эсвэл жаагаад тийм бүхэн шиг цантайж байдаг юм уу те? Ер нь жоохон хамгийн чухал зүйлсээ зан араншин ба одоо юугаа одоо би хагаа маш сайн бодож манифест хийсэн дээр юм шүү заа юу. Харин түрүүчийн буцаад нэг юм руугаа ороход жоох юм бицмаар явж байгаа уучлаарай. Одоо буцаад нөгөө тийм одоо яг нэг тулах хүнтэй тийм манифест хийж байгаа штэ. Тэр хүнтэй болж байвал сайн байна. Үнэхээр та хоёрын хувьд хэвлэн манифестийн тийм хүч одоо юм хурцчих юм шиг болж байна. Үнэхээр болохгүй байгаа нөхцөлд за манифест хийгээд болохгүй мэн өндөр хувьд хэвлэнгаас юм болохгүй мэн гэдгийг ойлгоорой. Харин бас нэг зүйл гэхэд манифест хийхэд одоо ер нь юм тийм хийхэд таны энерги, таны одоо эрчим чакра бас маш цэвэр байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг юу үсттэй зур бодъё л доо. Бензинд ус хийгээд тэгээд машин асаавал машин өвдөрнэ. Гэтэл бензин цэврээр нэг тийм байж ш машин сайн хасан үстэй. Яг тэрнтэй адилхан таны энергийн бас тийм бохирдсон заваа юм орвол бас яг тэр хэмжээний тийм манифест юм чинь бас нэг тийм хүссэн үр дүнгээ бас өгөх нь бага байдаг шүү. Тэгэд эцсийн үр дүндээ бас нэг зүйл бодоход хувь тавилан байсаар байтал яг манифест хийж байгаа гэж хүн бас бодно. Манифест бол ер нь нэмийг хурцдаггүй. Тэгмэд би яг нэг чухал зүйл хэлхээ мартаж байна. Ингэж бас болдогхгүй. За одоо ингээд бас нэг ганцаар явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Яг миний амьдралд юу яарэ? Одоо миний амьдралд орж ирэх ёстой хүний минь одоо орж ирэх цаг хугацааг хурцгаж наашлуулж өгөөрэй. Би одоо болох ёстой үйл явдал одоо болох ёстой юмнуудыг бүгдийг болохыг зэрэглэхийг хүлээн зөвшөөрч байна гэдэг тийж манифест хийдэг. За яагаад ийм манифест хийж байгаа гэхээр боддоо таны хувь тавилан явж байгаа те. Гэтэл энэ чинь одоо та 28 29 за боли 20 тул гэж үт юм. Гэтэл 30 настай нэг тийм хүнтэй уулзраа байл гэж үдээ. 6-7 жил хэвээр таг ганцаараас рүү архичм явах нэмэр. Тэгэхээр тэрнийг наашруулна гэхээр одоо юу гэдгийг 5-6-7 жилийн дотор болох ёстой үйл явдлыг нэг жил ч гэдэг юм эсвэл юу нэг жил болж юм уу те. Гэтэ энэ юу шүү. Одоо харьцах үйл явдлаар шүү. Гэмтэл тийм зүйл байж болдог. Тэгэхээр яасна гэсэн үг вэ? Одоо юу гэдгийг тэр хооронд учлах ёстой байсан учирлууд гинт тогтсон орж ирдэг ч юм уу. Гинт ингээл таг гэстэй өөстэй уулын савдаг шиг эсвэл юм гэл сахил үсгийн лам шиг байж байгаа. Гинт амар олон хүн орж ирэх магадaltaй байдаг хгүй юу? Эсвэл тэр хооронд болох ёстой үйл явдал огцом гинт дараалал ууцах магадaltaй байдгийг. Нэг талаас бол одоо учлах ёстой хүний чинь учлуулах тийм сайн зүйл. Гэхдээ нөгөө талаас огцом үйл явдал болдог учраас бас бодолтой байх хэрэгтэй шүү. За яа. За тэгээд одоо юу яа? Гэхдээ бас нэг одоо анхааруулсан зүйл гэж байдгийг. Танд үнэхээр тийм сайн санагдаад байгаа. Гэсээр таны тоохгүй байгаа. Гэсээр нэ хувь тавилангаар явж байгаа штэ. Одоо ингэ тантай нэг тийм нийлэх гээд байгаа юм шиг гэсээр нүггүй юм шиг
Та бол тэр хүн ч гэсэн танд сайн хэлдэг. Гэсээр нэг тийм яхаа мэдхгүй юмсэдэг штэ. Тэрэн дээр манифест хийж болно. Гэхдээ манифест хийгээд үр дүн байхгүй байгаа бол би хүмүүс хоёр юм зөвлөдөг. Эхнийх нь одоо үнэхээр өөр арга байхгүй бол за марцхныхаа өстэй уучлаарай. Марцхан чинь нэгсэндээ нөгөө талаас юм байдгийг. Одоо ер нь манифестийн бас нэг тийм юу гэдэг шүү. Үнэхээр ингээд тийм яхаар мэддэхгүй. Гэсээр манифест хийгээд байгаа зүйлсийг одоо бодож л нэг хүнтэй ингээд нийлэхэд байгаа штэ. Гэтэл нөгөө хүн нийлэхэд байгаа юм шиг үгүй юм шиг эсвэл бол юу гэдэг чинь нэг тийм заримдаа тийм сонирс юм сонсогд юм аа. Эхлээд найз хүнээсээ салчаад би одоо шинэ жилийн найз хүнээсээ сална. Тэр хоёрыг нийлээ гээд. Тэр нэг хүмүүсийг хүлээсэн байдаггүй юу? Гэтэл тийм үйл явдал байгаа бол юу яа шүү. Юу гэвэл энэ хүнтэй яг болох ёстой үйл явдлыг нь хурцгаж өгч манифест хийж болдгийг. Тэгэхээр таны амьдрал юу гэсэн үг? Одоо танд болох ёстой үйл явдал гэвэл одоо та нэг хүнтэй ингээд тийм яхаг мэдхгүй байгаа штэ. Гэтэл тэр хүнтэй одоо тийм манифест хийсийн дараа нэг бол та тэр хүнтэй үнэхээр хурдан нийлэх болно. Эсвэл тэр хүнтэй огцон муудалцаа тэгээ салах болно. Яагаад гэвэл одоо юу гэдгийг зарим хүмүүст юу гэдэг шүү. Хувь тавилангаас нэг тийм сорил ирсэн байдаг. Зарим сорил дээр тэр хүнтэй учир зүгээ олоод нийл хийдэг. Зарим хүнтэй бол ер нь ийм заваарсан юмас яг үндэ эртгэн холд гэдэг. Яагаад гэвэл хүмүүс зарим нь юу гэдгийг одоо яг үнэхээр яг бодиттой хайр гэдгийг мэддэггүй. Тэгэд нэг юм яг гадаг мэддэггүй чинь цаг хугацаа өнгөрч байгаа шүү дээ. Хүний гоо өсөлт байдал чинь маш богинохон шүү дээ. Нэг 16-7-аас гэтэл нэг 40-50 гараад төрлөө шүү дээ. Гэтэл тэрний тал дээр нэг тийм зайтай нэг юм яг гадаг мэддэггүй дураагтай тэгээд явчихдаггүй юу? Болохгүй байхгүй тийм шүү дээ. Гэтэл тийм зүйлстэй хүмүүсийг ер нь хурдлуулсан замд шулган байдгийг. Нийлүүл нийлэхгүй. За яа. За ингээд бол ерөнхий хайр дурлалын юмнууд бол ингээд нэг талаас бол гарч ийн. Одоо юу гэдгийг юу ч байхгүй дураагууд бол юу ч явахгүй хүмүүс бол хэвээр хэлсэн шүү дээ. Тийм одоо ерөнхий хүний дуудах юм хий. Хэрвээ байгаа хэрний хүмүүст бол одоо юу яа? Хурдсаг. Хэрвээ одоо юу гэдгийг хамгийн гол нь яг нэг хүний юм татах гээд огцом тийм манифест юм уу? Манифест биш юм гэдэг юм зан үйл хийж болохгүй. За тэгэнгүүт одоо бас нэг зүйл байгаа. X-ийг дуудуулъя гэдэг. Юу ч тэхөө X-ийг дуудах манифест хийхийг за яхаа болж байна. Тэгэхээр нэг юм анхаараарай. Хамаалга за яхаа дуудаж болж байна. За эсвэл бүр болоо одоо чинь 20 дахиад өгдөг ч юм уу тийм юм гэж жаад юм X-ийг дуудуулчлаа. Өнгөрсөн одоо тэр одоо та хоёрыг салсан байгаа шүү дээ. Тэр алдаа татахгүй байх магадлал байгаа юу? Тэр бодж үзээрэй. Тэгж байж одоо юу гэдэг тийм төрлийн манифест хиймий гэж бодохгүй бол одоо нэг гаргасан хүний амьдрал хамгийн боломжгүй зүйл байдгийг. Одоо нэг гаргасан алдаагаа аль болох олон давтахгүй байх хэрэгтэй гэдэг байхгүй. Одоо нэг юм юу гэдэг чтэй Атманы гэрийн гадаа нэг удаа явбал Атманы буруу. Атманы гэрийн гадаа 3 удаа явбал миний буруу. Угаасаа тэр байрны гадаа явбал тэгээд сексуалх мэдж байгаа штэ. Тэгсээр үжиж явбал тэгэл дэмий өстэй одоо. Яг тэрнтэй адилхан тийм токсик асаанаас арайг салчаа тэгээд одоо дахиж нийлнэ гэвэл тэл одоо өөрчлөл одоо хохирол өстэй одоо. Тэгэхээр тэр талаар бодож үзнэ. Хэрэг үнэхээр өвд чи гинти үйл явдал боллоо гэж байгаа бол юу яа шүү. Бас тийм зүйл хийхэд бол буруудах юм байхгүй. Гэхдээ нэг тийм таагүй юм хэлэхэд юм байт юм аа. Хувь тавилан ингэдэг. Зарим хүнтэй бол ингээд яг шулуун ингээд явж болдог. Ингээд цогтаа удаандаа бас ойрцсончгүй холцсончгүй. Зарим хүнтэй нэг нийлж аваад тодорхой хугацаанд цуг гэж аваад буцаад ил буцгүй салах тийм хувь тавилан хүмүүс байдгийг. Бид нар чинь бидний анхны хайр болгон нийлдэггүй штэ. Яг тэртэй адилхан зүйл юм уу да. Тэрийг харин заавал тийм манифест хийж татах гад одоо байх шаардлагагүй. Хэрэв үнэхээр нийлэх хүнтэй байгаа бол манифест тэрийг хурцсах нь тэрнээс одоо юу гэдгийг үнэхээр нийлэх боломжгүй хүнийг бол дэмий. Одоо юу угаасаа болохгүй. Харин тийм хүний хүчээр нийлүүлчихвэл тэгээд лайв алхаас нэг тийм сайн зүйл юу л бол заа юу. За тэгээд одоо бас нэг зүйл байгаа наа.
хайрын манифест гэхээр ихэнх хүмүүс одоо эсрэг хүсний хайр, одоо тийм сөүл мэдээс юм гэж боддог. Гэхдээ найз нөхдийн хайр, партнерууд нийлэх, одоо гэдэг зүгээр нэг юм ажлын партнер ч юм уу, эсвэл муудалцсан хүнтэйгээ тийм нийлэх, ээж аав, ах дүү амраг садантай ялангуяа дотны найзуудтайгаа. Бид нэр яг үнэндээ хайрын манифест гэхээр хит дэндүү тийм хайр, одоо тийм эсрэг хүсний хайр тэрлөг ордог. Гэтэл яг үнэндээ дутуугүй чухал зүйл гэвэл амьдралд ястай дуудчих сайн найз, эсвэл чухал ээж аав, ах дүү амар хамаатан садан дотны хүмүүс ч маш чухал байдаг. Тэрийг бас манифест хийх ёстой байдгүй л байдаг. За ялангуяа ажил төрөл тал дээр ингээд би ингээ хүмүүсээс 6-7 жил үзлээ. Ажил төрөл тал дээр ингээд ганцаараа зүтгэж хүмүүс зөндөө байдаг. Өстэй бараг өөрөөгөө тийм буугалга зүвцэн өхөр шиг төсөөлсөн хүмүүс зөндөө байдаг байхгүй. Ганцаараа зүтгэж байна. Тэгсээр хүмүүс бүр амар буяа идэг. Тэгсэн хэрнээ тэгээд зөрөөд хүнээс юм гох дургу. Тэгээд хүмүүст ингээд амар тусалдаг хэрнээ нэг тийм хамтран амтарч боддгоо. Энэ бол миний зам гэл өөрөөрөө л яддаг. Тийм хүмүүс бас манифест хийх хэрэгтэй. Гэхдээ тийм хайр мархээс илүү одоо надтай цуг хамтарч юм хийх, надад яг тийм үнж одоо байж чадах. Одоо гэдгийг бит хоёрын vibe нийлээ сайхан тийм заанчнаа сайхан нийлээд санаа нийлээ явах тийм хүнийг миний амьдралд оруулж өгөөч те. Тийм манифест бол хийх хэрэгтэй байдаг. Тэр бол маш чухал манифест. За тэгээд бас нэг зүйл гэвэл одоо гэдгийг хүмүүстэй зэрэг сонсоо байж хахад, яриг сонсоо байж хахад ээжтэйгээ муудалцлаа, аавтайгаа муудалцлаа, ганц дотны ахтайгаа муудалцлаа, найзтайгаа муудалцлаа гэсэн хэрнээ нийлмээр байгаа хэрнээ одоо яг тийм учраа олохгүй байна гэсэн үгсүүндээ байдаг байхгүй юу? Тийм хүмүүстэй яах ёстой? Бас манифест хийх ёстой. Яг тэрийг учрыг олуулах тийм үйл явдал болгож өгөөч гэдэг. Тэгэхгүй бол бас хэцүү шүү дээ. Заримдаа тийм шууд ингээд нүүр талхаас эвгүүцдэг хүмүүс байж болно шүү дээ. За тэгэнгүүт тийм үйл явдал болонгот гинт ингээд таны учрыг олохыг хүсдэг хэрнээ одоо явдаг чинь нэг л тийм санаа нийлдэг хүнтэйгээ та гинт таардахгүй юу? Учрыг олох тийм үйл явдал болдог байхгүй юу? Тэгчхэл дараа нь тухайн үед хэрэггүй таарсан гэж бодох ч гэсэн дараа нь амжтай нийлсэндээ маш баярлах болно. Тэгэхээр одоо гэдгийг би одоо ээжтэйгээ эсвэл аавтайгаа муудалцсан байж болно. Би эсвэл ахтаа одоо тийм муудалцах хүнтэйгээ би эвлэрмээр байна. Гэхдээ эвлэрүүлэх би үйл явдлыг би өөрөө хийж чадахгүй байна. Одоо эвлэрүүлэх үйл явдлыг одоо амьдрал минь тохиолдуулж өгөөч гэдэг. Тийм бас манифест хийж болдго юм байна. За тэгээд ерөнхий манифестийн юунууд бол баг ингээ болж байх шиг байна. Орхигдсон юм надаас байгаа бол би дараа нь тэр одоо сэдвээр шорт видео хийж болно. За тэгээд та бүхэн бас ингээ юу яа яг тийм хүнтэй очирмаар байна. Эсвэл тийм зүйл хиймээр байна гэдгээ одоо сайхан юу хийж болно. Коммент хэсэгт сайхан бичээд сайхан бас манифест хийцгээе. Тэр жиглөө би сайхан залбирцгаая. Ер нь коммент уншиж байгаа хүмүүс бас сайхан одоо би биний хэлээр сайхан залбирцгаая. Энэ хүмүүс бүтчихээсэй гээд. За тэгээд видео маань таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, сабскрайб дараарай. Мөн донешн явуулах маш баярлах болно. За тэгэхээр мөн та Google-ийн утган дээр юу хийх хүсэж байгаа зорилготой байна те. Юуны төлөө тэмүүжинлэгээ бичиж явуулвал тэр чинь төлөө сайхан манифест хийгээ залбирлаж өрөөлөх болно. Тэгээд дашин дуртахад одоо бид нар өөрсөндөө их анхаардаг хэрнээ яг эргэн тойрны хүмүүстэй бас яг тийм анхаарах нь аюу бага байд юм байна. Тэгэхээр одоо юу гэдгийг эргэн тойрны ах дүү, ээж аав, найз нөхөд хангиж хөвчөндөө ядарч байгаа эсвэл энерги байнга хэцүү байдаг, тэгээ байнга стресстэй байгаа бол та бүхэн юу яагараа Oracle гэхээр энерги зөвлөлт авсыг өөртөө хэрэглэж үзээрэй, эсвэл хүмүүс бэлгэж үзээрэй. 10-аас 20 минут сайхан усанд ороод тэгээд 10-аас 20 минут сайхан бясалгал хийгээд тэгээд гараад ирэхээр амар сайхан таны эсвэл тэр хүний чинь сайхан энергийн цэвэрлэгдээ бие хаана амраад нойр сайхан болт юм байнамаа. За тэгээд юу юм гэдэг юм аа. Хайр төгсгөлд нь хэлэхэд хайрын манифест гэхээр одоо юу гэдгийг одоо зарим хүмүүний хайр үнэхээр эрт ирдэг. Зарим хүний хайр оройд ирдэг. Заримийнх нь хайр магадгүй ирэхгүй багтал байдаг. Тэрийг манифестээр дуудах нь маш чухал байдаг шүү. Заавал ирэхгүй байлгээд насаараа ганцаараа барах шаардлагагүй шүү дээ. Тэрийг дуудуулах хэрэгтэй.
За тэгээд дараагийн видеогоор үзэл хэлэхээр уулзцгаая. Тэгээд сайжрахыг хүсье. Бие биенээ болон өөртөө хайрлаж уцгаая.